Та нэг л өдөр зүудэнд чинь орж нүдэнд чинь баригдгүй тэр нэг мөрөөдлийн охинтойгоо учиртал танд аз шиг тарааж тэр охин ч гэсэн таныг сонирхтал тэр охины галзуу эксүүд нь та хоёрын харилцаанд саад болвол яах вэ? Өнөөдрийн спойлер дугаараараа энэ тохиолдолд юу их вэ гэдгийг танд зааж өгөх гарын авлагуулах киног онцлохоор шийдлээ. Киноны нэр бол Scott Pilgrim дэлхийн ертөнцийн эсрэг гэсэн нэртэй байгаа. За ингээд зүудний охин тэнгэрээ найрахын тулд дэлхийн эсрэг тэмцсэн залуугийнхаа түүхийг эхлүүлцгээе. You know the plan. You know the plan. Канадын хаа нэгтээ киноны гол дүр Скот дунд сургуулийн охинтой болцдог байв. 22 настай ээж дунд сургуулийн охинтой болцсон гэд найзууд нь гол дүрлүү маань нэлээд яншаа сууж байлаа. Одоо тэгээд хөл бусл юм байгаа юм байна л да. Найз өхнийг нь яг яриад байж хуу чөтгөрийг дурсахаар хичээр хаалганы хонготорва 17 настай дунд сургуулийн сурагч Менди буюу Скоттын найз өхөн найз залуудаараа ирсэн байлаа. Насны ялгааж яхав. Гэхдээ Скоттын найзууд нь өөр ертөнцийн гэмээр хүмүүс байдаг болохоор Мендитэй vibe таарна гэж юу л болдоо гэнэ. Скот найзуудынхаа хамт рок хамтлагт гитарчин хийдэг ажээ. Найз өхөн тэдний дууны бэлтгэлийг сонсоод бүр царай нь бараачихсан. Эдний хөгжмийн урсгалтай долгионд харахгүй байгаа юм да. Скот маань 10 жилийн хүүхдтэй өрхөж байгаа юм хойно хичээлээ тарахыг нь хүлээгээд сургуулийнхны гадаа сууж байв. Тэгж хүлээхдээ өөрийнхөө гей найзтай хамт байдаг энэ ч бас юу вэ? Нөгөө найз нь хоёулаа 10 жилийн хүүхдтэй бол зоодж байгаа юм шиг санагдаад байна юм шүү. Найз өхөн Скотыг хараад баярлаад хөөрч гисэн гарч ирлээ. Гэвтэл гей найз нь Мэй тандаж чи Скоттод гойдноо шууд зогт гэд сануулж байгаа юм шиг сүрдүүлж байгаа юм шиг тиймэрхүү юм хэлээд алга боллоо. Менди Скот хоёрын болцоо үргэлжилсээр 2-10 жилийн хүүхдийн болцоо шиг л өнгөрлөө. Манай Скот ч бүтлгүүч юм шиг заяагүй юм шиг нэгэн хэмээн амьдралаасаа залхаад зүүд нойронд нь хүүхэн үзэгдэг болчлоо. За тэр зүүд нь гэсэн чи Скот одоо ойр ганцаараа элсэн цөлд үхгээл байж байна. Тэгтэл нэг ягаан үстэй охин Ролко унан орж ирнэ. Тэг хэлж байгаа. Чи ганцаараа биш ээ. Чи зүгээр л тэнэг зүүдэлж байна. Гэвүйдний Скот зүүд нойрноос ирнэ. Гэтэл нөгөө гей найзтайгаа бүр гей найзынхаа найз залуутай гурвуулаа нэг оронд сэрэж ядаж явахад нөгөө найз залууг нь бас Скот гэдэг ч баг шиг. Тэгээд гей найз хоёр Скоттоор сэндвчилж унтаад байгаа юм уу да. Энэ Скот уг нь 10 жилийн сурагч найз охинтойгоо номын санд уулзна гэсэн чинь таг мартаад унтсан байлээ. За тэгээд найз охиныхоо номуудыг аваад явж байтал нөгөө зүүдний учралт ягаан үс Ролктойгоо нүднийх нь урдуур явж өнгөрлөө. Ягаан үстийгээ харсан биш 10 жилийн найз охин утга учиргүй болж байна. Үүнээс хойш зүүднийхээ учралт ягаан үст бүсгүй түүний бодлоос юусаа гарсангүй. Нөгөө чиний толгой дотор түрээсгүй амьдрын гэдэг шиг л болж байгаа юм л да. Зүүдний солинд эндээ тэр охиныхоо зураг хүргийг зурчихсан оцсон үдшилэг дээрээс нь хүмүүсээс энэ охиныг таних уу гэдэргээл асуугаад явлаа. Азарч тэр охин ч гэсэн энэ үдшилэгт ирсэн байлаа. Ийм мэдээ сонсон хүмүүс чинь яаж игээл зүүдний учралтайгаа боддоор учрах гэж хайж гарлаа. Тэгтэл зүүдний учрал ягаа үст нь дүрээрээ зогсож байлаа. Танихгүй сонингаар өөр дөр нэрчгээд хачаач юм яриад байвал хэн дуртай хавтэ. Яг тийм байдлаар Скотыг маань нэгч тоосонгүй. Харин Скот бүх хүмүүсээс Романагийн талаар юу мэдвэ гэж шалгаж гарлаа. Нөгөө ягаа үстгээ хэлж штэ. Хүмүүсээс олж авсан мэдээлэл нь Романа Канадад ирээд удаагүй байгаа. Бас саяхан найз залуугасаа салсан ажээ. Тэрийг сонсоод Скот бүр хөөрөд болохоо байлаа. Уг нь киноны ихэнд 10 жилийн охинтой үерхэд байлуу да яалаа. Одоо тэгээд өөр охин тандаад байдаг болж байгаа юм л да. Гэхдээ тэгт Скот охтуудтай өлегтэй үерхэд чаддгүй гэдгээр алдартай юм байна л да. Дандаа охтуудыг гомдоод гар авахна. Эмэгтэй найз нь бүр Скотод уурлангуугаар хэлж байгаа. Чи олон охины зүрх сэтгэлээр наадаж явсан газрын битэг чам Тэнгэрийн Романа гойдноо. Романагаас холуур яваарай гинэ. Яг энийг нь сонсож харагдаач ээ Скот бол. Өдөр шөнөгүй Романаг боддог болсон Скотын илгээмжийг хэн хүргэж өгнө гэж санана. Нөгөө өдрийн бодол шөнийн зүуд Романо хаалган дээр нь илгээмжийг нь барьчихсан зогсож байваа. Илгээмж гэдэг нь одоо хүргэлтийн ажилтнаар юм ирж байгаа шүү дээ. Ийм сайхан боломжийг юу гэж алдах вэ? Надтай болцоонд явахгүй бол илгээмжэн дээр чинь гар үсэг зоохгүй дээрээ хүчээр шахуу болцоонд явах боллоо. Уг нь хаа нэгтээ 10 жилийн найз өхөн байгаа л ах. Тэрийгэ бүр таг мартсан байгаа хөө. Анхны болцоон чуулж болцооныхаа дараа Романо Скотыг гэрлэгөө дагуулад орчлоо. Гэхдээ тэгснэ шууд үнсэлтэд ундیں۔ Яг нөгөө юу яах гэж байснаа Романо ингэж байгаа. Би бодлоо өрчлөө. Би чамтай нөгөө юу яахгүй. Дараа болъё зүгээр л унтъя. Романыгийн зан характерын хувьд угийн хуримтгай тааварлагдчихгүй MBTI нь одоо ISTP л байгаа юм шиг байна. Маргааш өглөө нь Скот зүудний дагиндаа хандаад хэлж байгаа. Нөгөө нэг шөнийн явдал биш үсттэй эдэргээл гэдэг юу. Ингэж уйлан дуурсаар Романаг хамтлагийнхаа оролцож тэмцээн дээр ирүүлэхээр болчлоо. Тэгэд одоо крашийнхаа өмнө хожигдож нүдний үлээ болохгүй л үү. Бас яаж зүгээр ах Романагийн дугаарыг авт утасны дугаарыг автал утасны дугаарынх нь яг доор нь 7 ширхэг X үсэг байв. Энэ X-үүдийг дараа ярина. Ta нар минь зүгээр тогтоогоо авчихв. Гэхдээ тэгэд бүтлгүй Скот маань Романагаас баасан гарагт юу өгөх вэ гэж асууж байтал Романа Pizza Hut-ийн TGIF өргөжүүлэлээр найрах юм баха. Баасан гараг бүр та нарыг найз нөхдөдөө уулзахдаа бөөнөр хамт олноороо суухтаа гоё have fun байгаарэ гэд Pizza Hut-ийн маань TGIF буюу Thanks God it's Friday урамшууллаа зарласан байгааг мэдсэн үү? Баасан гараг бүр дунд хэмжээтэй 3 пицца нийлээд 107,000 төгрөгөөс 66,000 төгрөг болж хөнгөлөгдөж байгаа юм байна шүү. Энэ баасан гарагийн орой хамт уулзаж пиццатай хайртай найзуудаа яг одоо дуудаарай. За тэгэд энэ урамшууллыг алгасвал одоо тэгэд юу ч ярих вдэ манайхаа.
За ингээд үзэгдэл тоглолтын үе рүү шилжвэ. Рамана хэсэн эсвэр иржээ. Гэтэл бүтлгүй Скот маань Мендигээ салж амжаагүй яваад байсан хорн гарч Раманагийн нүдэн дээр Менди Скотыг барьж аваад үстчихнэ. Менди ядаж яваад Скот таалагдах гээд Раманагийн үсний цалтыг дуурайлгаад хийлгэж гисэн. Яг Раманагийн темөгөөс ахаас ölбөр шиг юм зогсож байна. Банцсан Скот гэрлийн урдаар замхран алга болов. За тэмцээн маань эхэлж ихний хамтлагууд үзүүлбэрээ үзүүлж эхэлнэ. Скотийн хамтлагийн ээлж ирэн дуугаад болж байтал нэг нүдээ хав хараар буцсан ах гарч ирээд Скот руу дайраад ундаг юм аа. Раманагийн анхны бөгөөнд ихний X залуугийн шүү. Тэр нь бүр 7 дугаар ангидаа 1-7 хоног үргэсэн залуу онч байх шиг. Сүүлдээ энэ хоёрын тулаан бүр бүжгийн тулаан болж хөөрлөө. Нүдэ утсан ах энтгийг дуу бүжгийн аянд хүчээр Скотыг дарахыг оролдов. Даанч рок хөгжимчнийг энтгийг хөгжмөр ялна гэж юу авах вэ? Энэ шөнө Скотийн ялдаар өндөрлөө. Өмнөх хэсэгт Рамана уцсныхаа дуурайг өгөхөд доор нь 7 ширхэг X үсэг байсан да. Энэ 7 X-ийг нь хилтгэдэг. Хэрв Раманатай болцоог өсвөл тэр 7-г бүгдийг нь ялах хэрэгтэй болж байгаа гэж. Одоогийн байдлаар Скот маань 7 давааны нэгийг давчихсан байгаа гэсэн. Скот ч нь одоо 2 нойр зөхөнтэй болчихсон яваад байгаа шүү дээ. Тэр нь дээж санаа зовхгүй 7 галзуу X үддэж санаа зовхгүй Раманагаас өөрийн ботхой байжээ. Тэгснээ өрөөнийхөө найз дээр ирээд гайхуулж гарнаа. Гей найз нь харин хэлж байгаа. Эхлээд нэг найз охиноосоо салж үйж дараагийнхтайгаа нийлдэг юм уу малаа гэд сүүлдээ өөрөө найз охиндоо хэлэхгүй гей найз нь хэлэхээр болоод туслаа. Хүнээр хэлүүлж байснаас өөрөө хэлийгээд зориг жуулуудан Менди дээр очив. Менди тандаж улаан түгнүүдийн амны хэллэг болсон үгүй юу? Би чамд тохирохгүй нэ. Хоёлаа салъя. Чамд надаас илүү сайн хүн олдно гэсэн юм баярлаа. Өмнөх найз охиноосоо салуугүй юу? Шинэ найз охиноо найзууд дээрээ дагуулж ирээд шууд танилцуулаа явчлаа. Их хурдан мартдаг хорвоо юм. Раманатай хамт Торонтогийн цасанд алхан явлаа. Нэг алдартай жүжигчин ах Торонто зураг авалтаар ирсэн юм байна шүү дээ. Тэр ах болохоор бидний мэдих Ахмад Америк. Энэ кинонд нэг тийм сонин эгонд дэнтсэн Wolverine дутуу копитсэн юм шиг тийм жүжигчин ахын дүр тоглолцжээ. Wolverine болоход булчин дутсан ах Ахмад Америк маань Кевины зураг авалтыг хийж байснаа Скотын зүг огцон мэрэгд хүрээд ирлээ. Скотыг барьж аваа шууд нүдэд эхэллээ шүү. Раманагийн бас нэг X нь байсан юм байна шүү дээ. Ахмад Америкийн орлон тоглогч нар гээд хэдэн толгойгоо булчингууд гарч ирээд нийлээд Скот руу мань дайраад унлаа. За тэгээд зөндөө нанчилдан байж арайхийн орлон тоглогч нарыг гусан аюу. Жинхэнэ Ахмад Америк Скотын гал гарсан тулаан хэллээ. Эгон тулсан гарыг эгог нь өдөөж угаад Скот ингэж байгаа. Та тэг чадах өдр гэж яагаад явуулчлаа. Нөгөө гар нь ядаж явахад хөөрөд газардахтаа дэлбэрээ дуусвуу яав. За тэгэхээр Раманагийн найз залуучууд нь 27 X-үүд гэсэн бүлгэн байдаг юм байна шүү дээ. Тэд нар нь Раманагийн хайр дурлалын замыг засах юм байх үү. Тэгэхээр нэг юусэн доо Раманагийн 7 X нь нэг нэгээрээ Скоттод толдож Скот бүгдийг нь ясны дараагаар Раманатай хамт байх эрхийг олж авах юм байна. Энэ Раманагийн X-үүдийг одоо яа идэ гэж байтал Скотын X-үүд бас гарч ирээд нэгэн залгаад нөгөөх нь гэрт нь ирээд бөө юм болно. X-үүдээс холдоод кофе шоп руу ортол Раманатай тарлаа. Рамана Скот таньжилж байгаа. Надтай байх хэцүү байгааг ойлгож байна. Чамайг сална гэвэл ойлгоно. Ухааны мэрлээ шүү. Скот мөн тулаангүйгээр зүүднийхээ дагныг тавьж явуулна гэж үүч байх уу? Раманагийн төлөө хизээж бууж өгөхгүй гэсэн амлалт өгöd манай хоёр харилцаа илүүгүй юм болов. Скот руу уцтаад байсан X нь алдартай хамтлагийн дуучин ажээ. Тэгснээ хамтлагийнхаа өөр гишүүнтэй учир ургуулад Скотын маань араар нь явж яваад харилцаагаа дуусгасан гэдэг. Тэр X нь манай Скотыг мартаж чаддаг юм уу хаашийн эсвэл өдмөр үт юм уу? Яах гэдэг. X нь алдартай болсныхаа дараагаар өөрсдөө тоглолтыг үзүүлэхээр Скотын хамтлагийнхныг өрсөн ажээ. Рамана Скот хоёрыг хамт байгааг Менди харчаад ингэж байгаа. Намайг хаяад ийм охинтой нийлсэн юм уу? Надаас ихч болохоор нийлсэн байх гэж мэгээ айдал. Тэгснэ Раманаг дуурайгаад үсээ цэнхрээр бодулчнаа. Октод Скотын юунд нь болдог байна? Тэнгэрл мэдэх бах та. Скотын X-ийн тоглолт болж байна. Тэгтэл Скотын X-ийн шинэ найз залуу нь Раманагийн X ууш таарлаа шүү. Ямар амар холин солинт явд юм бэ? Ямар тэнгисийн хэрэг байгаа шүү дээ. Ингээд газуу 7 X-ийн 3 дахь X-тэй таарч байгаа маа. Менди ядаж байхад нь Скотын X-ийг шүтдэг юм байх уу? Тэгээ олон юм ярьж байгаад Раманагийн X үснийхээ бодолтыг автал хосуулчлаа. Дараа нь хэлж байгаа. Би охин зохихоос айхгүй шүү. Би бол рокод гэж мэгээ адил. Мэдхгүй. Ингээд эмхтэн хүн хамаа намаагүй зохиод байсан гараа сүултдээ эрэгтэй хүн сонирхдаг гэж таардаг юм байл л шүү дээ. За кино руу гараа. Мендиг зохиолохыг хараад Скот маань 3 дугаарын X руу дайрваа. Нөгөө гар нь тэгснэ лууд бөмбөлөг Z-ийн Vegeta шиг болж хуураад хөөрхий Скотыг хан руу авч идлээ. 7 X-тэй долуулангийн дуусгал хөөрхий Скот туграагүй яс үлдэх нү дээ. 3 дугаартай X цагаан болтой учраас ийм хүчтэй байдаг ч гинүү. Энэ X-үүд бүгдээрээ Раманод хаягдсан юм байна шүү дээ. Тэгээ хаягдсан шарандаа нийлээд Раманог өөр хүнтэй нийлүүлдэг юм уу та хайшаа мэдгүй. Шинэ хуучин найз залуусын тулаан гудамжнаас хөгжмийн тулаан руу орлоо. Скот ялагтгийн даван дээр 3 дугаартай X найз залууд нь веган биш копи залдан уулгаснаар түүнийг веган хүчин орхин одноо. Ингэж Скот 3 дахь даваагаан давлаа. Дугаар 3-тай хийсэн тоглооны дараа Раман чиглэж амжаагүй байхад нь дугаар 4-гээр шар үстэй охин гараад ирнэ. Рамана ч одоо эрэгтэй эмэгтэй 2 багт зэрэг тоглолдог тамирчин юм байна л да. Дөрмийн дагуу Скот руу дайрахад Рамана урдуур нь орон хамгааллаа. Энэ удаа охтуудын анжилдаан бидний нүдийг хүчирлэх нэ. Хуучин хосуудын тулааны үеэр Раманагийн X нь хэлж байгаа. Танаа Скот өөрөө тулдах ёстой гэвэ. Скот одоо юу гээл охинтой зодлох вэ? Рамана Скотын гарыг барин тулаандаа давууллаа. Хүний гараар могоо бариулах нь гэж үдээ. Шинэ найз залуухай гараар хуучин найз охиноо зодох нь уу? Нэг тийм юм болж өнгөрлөө. Ингээд 4 дахь даваагаа дав. Дараагийн 5
5 6 дугаарууд нь ихрүүд юм байх оо. Юу. Рамана ихрүүдтэй үргэсэн болж байгаа юм уу? Та ч одоо хамт үргэсэн болов уу? Ээлжиж үргэсэн болов уу? Кевин дээр гарахгүй л лээ л дээ. За энэ удаа ядаж хинтээ тулхаа мэдэж байгаа болохоор Скот маань дайндаа бэлэн очвоо. За тэгээд жинхэнэ хөгжмийн тулаан хэллээ. Рамана тулааныг үзэх гэж ирэхдээ 7 дугаарын X буюу Геодонтэй зогсож байх юм аа. Яах гээд байгаа юм те Рамана минь. Нөгөө ихрүүдийн хөгжим нь 2 толгойтой луу болж харин Скотын хамтлагийн дуу мангас болон хоорондоо толдлаа. Энэ удаа цэвэр ялт байгуулсан Скот маань Рамана дээр очиод би зөвхөн чамтай л баймаар байна гэд уянгалтал Рамана би чамтай байж чадахгүй нэ. Би Геодонтэй байхаас өөр аргагүй гэд сонин ойлгохоор үзүүл ярив. Тэгсэн нөгөө X Гедеон хөгжмийн салбарын том хүн байх оо. Би та нартай 3 дуу гаргах гэрээ байгуул идэргэлээ. Скот тэрэнд нь юу гээл дуртай байгаад ахав те. Харин хамтлагийнх нь Скотыг тоож угаачам алга бүх гүшүүн гэрээгээ зураад Скот найз охинчгүй хамтлагчгүй боллоо. Эмерлийн дээд зүгтээ хүрсэн Скот маань гэртээ харьтал гей найз нэг залуутай завараад иж байлаа. Шинэ найз залуутайгаа одоо барилдана гээл Скотыг маань илүүдэд байна гээ явуулчлаа. Скот маань одоо юу ч хөө болж байгаа юм да. Муу мэдээний дараа дахин нэгэн муу мэдээ. 7 дугаартай Геодон Скот руу уцаар залгаснаа ингэж байгаа. Чиний хамтлаг өнөөдөр тоглоно. Чи ирж үзэхгүй юу? Чамаг ирэхгүй бол бид нарт эвгүй штэ гэж мэгээд Скот 50 эмээ орох боломж олгосонгүй. Скот шууд хувцас өмсөд очтол Гедеон хажууд Раманаг суулгачихсан супер хорон санааны синтетэй залран байлаа. Сүүлийн X дээр нь очиод Раманагийн төлөө толон эхлүүлвэ. Юм болооноос хоцордгүй Мендис ч ус хараад ирлээ. Тэгснээр Раманатай толдох гинэ. Шалтгаан гэсэн чинь Раманаг Скотыг булаасан гэд дайраад байгаа гэж. Тэрийг нь харсан Скот маань одоо ухаан уруу гэлтэй тэр хоёрын дунд орж үннээ хэлвэ. Скот л найз охинтой байсан байж өөр охинтой болцсон шүү дээ. Ямар Рамана Скотыг булаасан биш. Ингээд хоёр хуучин найз охтын ховчрыг олж байтал Гедеон гой Скотын ар нуруу руу хутга зоож Скот гейм овер боллоо хөрх юм. Дайсандаа нуруугаа харуулж болохгүй гэдэг алтан дүрмээ мартчихээ. Үхээд диваажин тэртэл Рамана зогсож байна. Рамана сүүлд Гедеонтэй эргэн нийлсэн нь Гедеон Раманагийн толгойд чип суулгачихсан тэрүүгээрээ манипуляц хийсэн юм байна л да. Бүр тэр чипээрээ байнга өөрийгөө бодуулдаг гэж баг шиг. Арай л хорон санаатай юм. Өглөө өглөө шүүрэ тоглоомоо левел 1-ээс эхлүүлв. Дахин амьлахтаа өөртөө итгэх аван шинээр төрсэн Скот эрж хүчтэйгээр левелээ ахиулсаар final boss болж Гедеонтэй туллаа. Өмнөх болоотын дагуу Менди гарч ирэн Романо руу дайртал Скот зөрөгтэйгээр бурууга хүлээснээр Менди Скотыг уулчлан нэг тал боллоо. За ингээд хоёулаа Геодны эсрэг тулдлаа. Зөндөө нанчилдсны эцэст Геодныг ухамсарын амбарталтаар үгүй хийв. Гэсэн ч final boss нь Геодонд байгаагүй юм байна. Final boss нь харанхуй Скот байжээ. Чиний хамгийн гол дайс нь бол чи өөрөө гэдэг болоод байна уу да. Рамана Менди хоёр хамт харанхуй Скотын эсрэг тулдаг гэтэл Скот октод тандаад энэ бол миний тулаан гэснээр ганцаар үлдэв. Хэсэг хугацааны дараа Скот болон харанхуй Скот хоёр маань хамтдаа юм ярилцсан гэд гарч ирлээ. Ярьж байгаа юм гэсэн чинь дараа нь хоёулаа хамт хоол идэ идэрч гिच гисэн ч байх шиг. Хоорондоо ярилцаад учрах сайжээ. Ер нь тэгээд өөрийгөө ойлгох арга нь өөртөө л ярилцах шүү дээ. Арай ихийн 7 даваагаад зүудний уучралт Рамана дээрээ очтол Рамана хэлж байна. Би өөрөөсөө олж өөр хүмүүсийг шархалгаас залхаж байна. Хоёулаа салын идэргээд орхин явлаа. Хүлдүүд хүмүүс болоод Раманаг тавьж явуулах гэж байснаа. Ухаан гаруу гэлтэй зүудний дагин дээр очин хамт явлаа. Та нар маань энэхүү киноноос зүудний дагнаа хэрхэн найхаа ойлгосон бэ гэж найдаж байна. Энэхүү кино Нижил Нэрд комикос хэвлсэн бөгөөд 2010 онд өргөн дэлгэцэн хүртэл болсон. Сүүлд 2023 онд Scott Pilgrim Takes Off нэртэй анимашн гаргажээ. Тухайн анимашны талаар сонирхолтой баримтууд бол анимашны дөрүүдэд кино тоглосон жүжигчид бүгдээрээ дуурайсан байгаа шүү. Найруулагч нь бүх жүжигчдэд санал тавихад бүгдээрээ 3 зоогийн татар хариу өгсөн гэж байгаа. Ийм сонирхолтой кино да. Тэгээ та бүхэн таалагдсан бол subscribe дараарай бүгдээрээ хамтдаа 500 гаврцгаая. Утгагүй шинэ кино орох болоход subscribe дарсан хүмүүст л хамгийн түрүүнд мэдээлэл очиод байгаа шүү дээ. Та гайхалтай бүтээгдэхүүн сайн үйлчлэгтэй чинж та талаар мэдхгүй эсвэл борлуулах хүсгүй юу вэ? Remedia Agency танд бүрэн шийдлийг санал болгож байна. Бид зохиол санаа гаргаж, мэрэгжлийн зураг авалтыг хийж, дизайн, сошиал контентуудыг бэлтгэн хамгийн тохиромжтой сугаар олон нийтэд цацалтыг хийн. Та зүгээр санаагаа ил, үзснийг нь бид хийн. Та ердөө видеоны доорх Google формыг бүглэхэд хангалттай. Бид тань руу залгая.